За гадагшаа дотгошоо чиглэлтэй хүмүүс байдаг. За гадагшаа гэдэг нь ямар нэгэн үйлдэлд хариу үйлдэл, түргэн үзүүлдэг, найзрахаг, өөрийгөө илэрхийлэхдээ сайн гэдэг. За дотгошоо нь болохоор үг дуу, цөөнтэй, өөрөө илэрхийлэхдээ тааруу эсвэл одоо ямар нэг юмд дандаа дотгошоогоо ингэж залгиж байдаг хүмүүс байдаг. За ингээ өнөөдөр энэний тухай үзнэ. За эхлээд давуу талуудыг авч хэлцэнэ. За ингээд дотгошоо чиглэсэн хүмүүсүүдтэй хэлцээ. За дотгошоо чиглэсэн хүмүүс ихэвчлэн дотроо маш их үн цэнтэй байдаг. Хэрвээ тэр хүмүүсүүд өөрийнхөө дотоод үн цэнийг олсон бол тэндээ маш үнж байдаг. За дараа нь болохоор өөрийгөө цөөхөн үгээр илэрхийлэх хүсэлтэй байдаг. За дараагийн онцлог нь болохоор тэд нэр ямар нэгэн юмыг шүүмжлэх дургүй байдаг. За дараагийнх нь гэвэл тэр хүмүүс их ажигламтгай байдаг. Ямар нэгэн зүйл дээр ажиглалт хийхэд үнэхээр чадамгай байдаг. Дараагийнх нь тэд бол бясалгал хийхэд маш их амархан суралцдаг. Тэгээд бясалгалыг маш сайн мэдэрч хийдэг. За бас ганцаардлыг тэд нэр маш амархан давж туулж чаддаг гэж öelмсэдэг. За тэгвэл гадагшаа чиглэсэн хүмүүсүүд нь ямар одоо давуу талтай байдгийг бол тэд нар бол найзрахаг, за өөрийгөө нэлээд олон үгээр бас дамжуулан илэрхийлж чаддаг. За ямар нэгэн одоо нийгмийн одоо хөдөлгөгч хүч болдог, хүч биш одоо хөдөлгөгч болдог. За тэд нар бол их тийм өөрийгөө илэрхийлэх чадвар өндөртэй, олонний өмнө одоо үг хэлэх чадвар нэлээд өндөртэй хүмүүс байдаг. Гэхдээ бас мэдээж одоо энэний дагуу сул талууд их байдаг. Тэрний нэг нь бол өөрийгөө одоо ямар нэгэн ганцаардлаас их ганцаарлыг тийм давж туулж даван дийлж чаддаг хүмүүс байдаг. Нэгэсэндээ ганцаарлыг үзий яддаг гэсэн. Ганцаардал байхад тэд их дургу өөрийгөө их таагүй мэдэрдэг гэсэн. За ингээд ийм хоёр тал байдаг. За мэдээж одоо хоёлоо бол өөрсдөө бол сул талтай гэж үздэг. Ялангуяа одоо дотгошоо чиглэсэн хүмүүсүүд бол ингээд байна. Яг хөө энийг засмаар байна гэл. Гадагшаа нь болохоор би заримдаа хит их ярьж байна. Тэрэн дотроо одоо ингээд мэдээж нэг бидний хэлдгээр давс перц буюу будаж гэхэд сахлаа будуу гихчээр хэтрүүлэг их орж байна. Тэгээд энээсээ болоод би үн цэнэ их алдаж байна гэж нэг тийм сул талуудаа ярьдаг. Үнэхээр энэ хоёрын бол хоёлоо бас давуу талтай, хоёлоо бас сул талтай. Гэхдээ дотгошоо чиглэсэн хүмүүсүүд гадагшаа чиглэсэн хүн болох гэж чармаагаад хэрэггүй. Ягаад гэвэл тэр унаасаа л байглаасаа тийм юм чинь тэр өнгөрөөл байж л таараа. Харин өөрсдийнх нь давуу талыг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Түрүүний миний хэлсэнтэй дотоод үнцнээ илүү их гаргаж хэрэгтэй. Ягаад гэвэл дотгошоо чиглэсэн хүмүүсийг ямар нэгэн зүйлд ятгахад маш их хэцүү байдаг. Ягаад гэвэл тэд нар аль эдийнэ одоо ингээд дотгошоо өөрийнхөө үнцнийг баримталчихсан байдаг. Харин гадагшаа чиглэсэн хүмүүсийг ямар нэгэн зүйлд ятгахад маш их амархан байдаг. Тэр бол ятгалууд их амархан ордог. Гих зэргийн одоо сул тал, сайн талууд байдаг. За хүмүүст илэрхийлэхэд яг дотгошоо чиглэсэн хүмүүсүүд өөрийгөө маш муу илэрхийлдэг. Би одоо хүмүүст өөрийгөө илэрхийлж чаддгүй. Яаж одоо энд суралцах вэ гэсэн асуултыг маш олон удаа тавигддаг. Гэтэл энд бол хүн хэрвээ дотгошоо чиглэсэн хүн өөрийгөө илэрхийлэхдээ цөөн үгээр илэрхийлдэг. За энийгээ бол хангалттай гэж үздэг. Энэ ч гэсэн их болдог. Ягаад энийг сайн мэддэг вэ? Би бол өөрөө бол дотгошоо чиглэсэн хүн. Тэгэхээр би заримдаа өөрийгөө илэрхийлэхдээ нэг олон үг хэрэглэж чаддаггүй. Тийм учраас би аль болох цөөн жинтэй үг хэрэглэе гэж боддог. Тэгж бас хичээдэг. За нөгөө талаараа бас өөрийгөө илэрхийлэх дээр санаа зовдөг зүйл нь бусдад одоо намайг ойлгохгүй байна гэдэг дээр дотгошоо одоо чиглэсэн хүмүүсүүд их санаа чилдэг. За энэ дээр хэлэх зүйл гэвэл ер нь бол бид нар өөрсдийгөө илэрхийлэхэд бол өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хэлэх хэрэгтэй. Харин таны эргэн тойронд байгаа тэр хүмүүс таныг ойлгох нь тэдний асуудал. Гэтэл бид нар энийг бол өөрийн асуудал гэж бид нар андуурдаг. Эргэн тойронд байгаа хүмүүс маань намайг ойлгохгүй байна. Энд бол би л ер нь асуудалтай байна гэж боддог. Энэ бол
буруу ойлголт юм. Ягаад гэвэл та өөрийнхөө тухай одоо хэлий гэсэн зүйлийг хэлсэн. Харин яаж ойлгох нь эдний асуудал. Харин энэ дээр бол яг та нүүрний хөдөлгөөнийг тийм ээ эсвэл инээмсэглэл дохио зангааг илүү их та ашиглаж болно. Гадагшаа чиглэсэн хүмүүст бас нэг сул талууд байдаг. Ягаад гэвэл амаа барьж чаддгүй. За бас шүүмжлэх, эргэн тойрны шүүмжлэх ер нь тэд их дуртай байдаг. Ягаад гэвэл тэр чинь мэдээж одоо бүх юм гадагшаа чиглэж байгаа учраас сайн тал нь бол тэр бол ярилцаж хөөрдөж байхдаа тэр гадагшаа чиглэсэн хүмүүсүүд маш энергиг авдаг. Тэд нар тэр нь өөртөө нь маш их таалагддаг. За ийм хоёр чиглэл байна.